Ямрыг нь зүгээр торгож яд өгөөд ямрыг нь одоо бүр ингээд хатуу олон жилийн хорих хялаар шийдэхэд байт юм бэ. Энд чинь ард иргэд бухимдаад байна. Одоо цагаан сарын дараа эхний нүүрсний хулгайд ял сонссон этгээдүүд суллагдах гэж байна. Ард иргэдийн шударга ёсны тэр нүд үргэлж нээлттэй байна. Одоо цагаан сарын дараа эхний нүүрсний хулгайд ял сонссон этгээдүүд суллагдах гэж байна. Энэ сонсголыг хийсэн хүний хувьд энэ нот хоримтуудыг хууль хяналтын байгууллагад илчилж хүлээлгэж өгсөн хүний хувьд би тэр хүмүүсийг хангалттай ял шидэхэд хүлээсэн гэж жишээд боддоггүй. Бүр тэр сонсгол дээр яригдсан манай намын одоо удирдлагын хүмүүс харин ч албан тушаал дэвшиж ажиллаж байсныг та бүхэн. Заримыг нь эндрээс нь үстэй дуудсан. Энэ нь шударгасны төлөө тэмцэл болсон сая намрын үйл явдлууд. Хууль хяналтын байгууллагуудад эхнээсээ шалгагдж байгаа. Хуулийн өмнө бүгд эрхтэй биш гэдэг зарчмыг хүнд тавьсан. Эхнээсээ хэлийн оройноо тавьж хэлж. Гэхдээ улсын их хурлын дарга учрал дарга улсын их хурлын даргаад хэлсэн үг бий. Улсын их хурлын тахимаас хууль төрдөг байх ёстой болохоос хулгайч төрдөг байх ёсгүй гэж хэлсэн. Тэгэхдээ нүүрсний хулгайтай холбогдсон асуудал илүү өргөн цар хүрээтэй шалгагдж байгаа гэдгийг би